За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ Interstellar хэмээх гайхалтай киноны далд утгыг тайлбарлахаар бэлтлээ. Энэхүү киногоо тайлбарлахаас өмнө би хэрхэн киноны далд утга сонирхдаг болсон талаарх бяцхан түүхийг тайлбарласан дээрх гэж бодож байна. 10 жилийн өмнө би нэг найзтайгаа найзалж эхэлсэн. Тэгээд тэр найз маань анхандаа киноны далд утгын талаар л яриад байдаг байсан. Би тухайн үедээ тэгээ нэг сайн ойлгохгүй тэгэл за кино штэ тэгэл ямар нэгнийхэн далд утга байх үедээ тэгэл мөнгө олдог бизнес тиймэрхүү юм ярьдаг гэсэн. Тэгсэн чинь хэдэн жилийн дараа тэгээ найзын дүүн ингээд найз залуутай болсон юм л да. Тэгээд найз залуутайгаа байнга маргалдаж муудалцаад салж нийлээд байдаг гэсэн. Тэгээ нэг удаа тэр найз маань тэгээ дүүдээ хэлсэн баг юм. Чи тэр Interstellar гэдэг киноога тэрийг очиж найз залуутайгаа зөвгөөц тэр киноны далд утга нь тийм шүү, ийм шүү гэд тайлбарлаад явуулсан юм шиг байгаа. Тэгээд дүүн тэр найз залуутайгаа зөв кино үзэх гээд кино театрлаа явж байхад нь би кино үзэх гэж тараад тэгээ гуруулаа тэгээ цуг үзэхэр болоод гуруулаа цуг үзсэн. Тэгээ киног үзэж гарч ирчихэл киноныхаа талаар бид гуруулаа ингээ буу халаал яриад гоё хөвгөлтэй суужсэн чинь нөгөө шин тэгэл буцаад муудалцаад эхэлсэн. Тэгээс нөгөө маргаан төсөөлдөг бүр ингээ гэр бүлийн асуудал руу орж эхлээд тэр хүндрээд эхэлсэн чинь нөгөө найз охин тэгж чи энэ киноны гол дүрийн жүжигчин шиг ингээ ажил гээл яваад байдаг. Тэгээ чи гэр бүлээ орхигдуулдаг. Чи ямар нэг киноны жүжигчин шиг дэлхийг аврах гэж яваа юу? Тэр үнэхээр тийм бол би алга ташиг гээл бүр ингээ баг тавтай ингээ алга ташиж үзүүлж байгаа байхгүй. Тэгээ би ингээ бодож байхгүй нэрээ юу лээ энэ киноны чинь далд утга нэг энэ багцааны юм биш үү? Ер нь нэг ялчгүй ингээ толгой дотор юм бодогдоод эхэлж байгаа байхгүй. Тэгээ яаж яагаад нүгэлгэр жишээ нөгөө найз залууны ингээ урд ингээ харагдаж байгаа. Тэгэл найз залууны яг тийм байхгүй нэг ажил гээл яваад байдаг. Ажилдаа амар хичээнгүү. Цалин сайн авдаг болохоор тэрүү эсвэл ажилдаа дуртай юм мэдгүй. Тэгэл ажиллаа тарал гэртээ ирэнгүүтээ тэгэл ойм сааван бараг гэрт хаана юу байгаа гэж мэдэхгүй ёстой нөдөн балаж хиндүүлээ гэдэг шиг. Тэгэл уцаа оролдоод суугаад байдаг. Тэгэл хүүхэд нь юм хүм асуугаал юм хүм ингээл хүрээд ирэхлээр цаашаа гэж аав завгүй байна. Тэгэл байнгын тэгэл уцтайгаал зуралдаж байдаг. Тэгээ хин нэг нь дуудахлаар айхлал бухимдаал тэгэл уурлал. Тэгээ би сүултээ тэгээ найзаасаа асууж авахгүй. Танад үгүй чинь нөхөр яагаад ийм сонин юм хитрхи хайхрамжгүй байдгийг. Тэгэл ажил дээр бол уг нь айгүй тийм мундаг залуу гэд нэр хүндтэй залуу юм байна лээ ч тэгээд. Тэгсэн чинь аргагүй ш наадах чинь зүгээр би ингээд цалиа болоод ирсэн одоо эр хүнийхээ үүргийг гүйцэтгэсэн одоо болоо гэсэн тиймэрхүү сэтгхүүтэй л гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ бодоод үзсэн чинь нэр нь тийм байгаа байхгүй. Одоо нэг мөнгө олоод ирсэн би эр хүнийхээ ажлыг гүйцэтгэсэн одоо болоо. Одоо надаас өөр илүү юм юу хүсэж байгаа юм би над аяг тавмаа гэж би угаахгүй гэсэн тийм далд тухамсартай гэр орны ажлыг ерөөсөө хийх тийм ямар ч тийм сонирхолгүй хүүхдэд харах тийм сонирхолгүй тийм. Тэгээ нөгөө найз охин тэгээ найз залуураагаа ингээл уурлал агсраал байжсэн чинь нөгөө нэг найз залуун сүулдэ тэгэл яг над чиг гэж аахгүй нөгөө энэ чинь кино бол кино штэ тэгэл далд утга ботго гэж юу байдгийг энэ чинь бизнесийн салбар гэж над чиг тэгээ хэлж байгаа байхгүй. Тэгээ сүулдэ бүр нөө бархаа яагаад эхлэнгүүт алив над кино гэж би ахиж орж үзэн над чи өөр далд утгатай байх хэвээр юу гэж ийм далд утгатай байдгийг ингээл амар шарн гоцоогоол тэгэл ороод үзсэн. Үзэж гарч ичээ тэгээ юу ч дуурахгүй тэгэл бид гуруулаа хат усны бодол руу ингээ алхаа явж байгаа байхгүй. Тэгэл яг хөр шиг чигээрэл яваадсан. Тэгээд найз залуу нь ингээл тэгээ найз охин хажуунаас нь тэгээд за яав тэгээд өөр далд утга олвоо гэж асуусан чинь нөгөө найз залуу нэг юу ч дуурахгүй хөр шиг чигээрэл яваалаадсан. Тэгэл бид гурав атуусан цуугаал тэгэл явж исэн чи би нөгөө хажуунаас нь харж байгаа байхгүй нэг найз залууг нь. Тэгсэн чи найз залуу нэг гаднаас наргаад ингээд бусад хүмүүс шиг цонгоор ширтэл явж байгаа харагдаж байгаа. Тэгээ нүдрүү нь харсан чи бүр амар их юм бодлогоширцсан бүр гүн бодлогот орцсон. Тэгээд нэг юм хайгаад байгаа болтой нэг тийм дөрдөрхтэй харагдаж байгаа байхгүй. Тэгээ би бодож байгаа за энэ найз залуу нь ерөнхийдөө энэ киноны далд утгыг ойлгочиж би ойлгоод тах чинь л ойлгож л таараа. Тэр нөө одоо энэ засрах байлгуудээ мэлгүүдээ гэл бодсон. Тэгэл жилийн дараа тэгэл нөгөө ир чинь салцсан. Даргагүй ш нэг хэрэг би ингээд засраад зүг болчих юм бол ингээд ялагдсан болчихно гэдэг тийм тэнийг бардам зангаас болоод тэгээд хуршиг зөрүүдэлж явсараад тэг салчихгүй одоо яг хэвэндээ байсараад. Тэгээд би тэр киног үзчихээ тэгээ нэг Монгол сайт дээр монгол хэл дээр гарч өгөө юу гэдэг нэг монгол сайтаа саяад даанч олдоогоо гэхдээ мэдээлэл нь бол байсан. Тэр мэдээлэл төр нь болохоор нэг эрдэмтэн хүн энэ киног зохиосон юм бэлээ. Тэгээ энэ зохиолоо кино найруулагч нар аваачж үзүүлээд кино найруулагчд нэг таалагдаад тэгээд кино хийгэр болсон. Тэгээ ингээ бодоод байгаа тэр эрдэмтнийг өөрийнх нь амьдралаас сэтэлсэн юм шиг санагдаад байгаа юм. Эрдэмтэн хүн юм чинь угаасаа ажил гээл яваад байдаг. Тэгээ нэг л мэдсэн чи гэр бүлээ орхигдуулаад тэгээ гэрлөөгөө эргээд ирсэн чи өөр хүүхдүүд нь өөрийг нэг тоохоо байцсан. Нэг л цаанаал нэг хүдэн хүндээ болцсон. Тэгэл энэ юу болоод байна гэж эргэн тойрноо анзаарсан чинь өөртөө нийтлэн хүмүүс бас энэ тэнд байгаад байдаг. Эрдэмтэн профессор эсвэл тийм бизнесмен ч гэдэг юм уу ерөнхийдөө том албан тушаал цуудаг хүмүүс
ихэвчлэн нэг тиймэрхүү асуудалтай байгаад идэг. Тэгэл тэр талаараа тэгэл өөрөө эрдэмтэн хүн юм болохоор шинжлэх ухааны талаас нь нэг киногоо найруулаад тэгэл авчиж өгсөн юм шиг байгаа. Мэдээж хэрэг найруулагч болон одоо мэрэгжлийн хүн одоо олон хүмүүст хүртээлтэй ойлгомжтой болгох тэр дээрээс нь киногоо их сонирхолтой болгох талаас нь ингээд олон талаас нь харж үзээд тэр нэг тэр үндсэн зохиолын жоохон өөрчилж мөрчлөх юм бол байлгүй яг уу. Гэтэ нөх актер өөрчлөг юм шиг байгаа. Гэтэ яг баг зэргийн өөрчлөлт байгаа. Гэтэ би бол өөрөөхөн бодож олсноор одоо нэг үндсэн тэр зохиолч буюу тэр эрдэмтэн хүний тэр талаас нь жоохон тайлбарлахыг бодно. Тэгвэл илүү хэлэх гээд байгаа санааг нь илүү их сайн ойлгох юм шиг байгаа юм. За тэгээ кино руу ороход кино маань дэлхийн гариг маань удахгүй ерөнхийдөө сүрхэж байгаа. Тэгэл байгаль хангай аягүй тийм тогтворгүй тийм байгалийн гамшиг их болдог болтой нэг болцсон байдаг штэ. Энэ нь болохоор улс төрийн нөхцөл байдлыг л илэрхийлээд тах шиг байгаа юм. Тэгээ одоо ургамал ургахаа болсон гэдэг чи одоо нэгсэндээ тийм хүмүүс одоо гэр бүлээ тэжээхэд аягүй тийм хүндрэлтэй болсон гэдгийг л илэрхийлээд тах шиг байгаа юм. Одоо гол дүрийн жүжигчин маань одоо ингээд тариалан тарьдаг одоо эрдэн шиш. Тэр нь болохоор нэгсэнд одоо цагийн ажил хийдэг гэх юм одоо нөгөө мэрэгжлийнхэн бус ажил хийдэг. Тариалан ингээл өвчлөөж мөчлөөл ингээл тэрийг ингээд шатааж устгаж мустгаад байдаг штеп. Энэ нэгсэнд одоо цагийн ажил нь тэгээд дуусаа тэгээ өөр цагийн ажил хайж авах хугацаантай бас нэг ганц 2 сар ч гэдэг юм хэдэн сар ингээд ажилгүй байдаг. Тэгэл тэр ажилгүй байх хугацаанд нөгөө өмнөх олсон мөнгнөөсөө өрөө тэгээд буцаад ингээд багасж байгаа. Тэгэл ерөнхийдөө л нэг цагийн ажлаас нөгөө цагийн ажлын хооронд л одоо нөгөө мөнгөний төлөө ингээд ажиллаа яваад байгаа нэг тиймэрхүүл гэр бүлүүдийг л илэрхийлж байгаа гэх юм уу та. Гэхдээ нэг давуу тал нь гэвэл гэр бүлдээ айгүй их цаг гаргаж чаддаг. Одоо энэ кинон дээр бол хүүхдүүдтэйгээ айгүй их ярилцдаг. Ялангуяа тэр охинтойгоо амар их ярьдаг. Тэгээ охин ингээд байнгын юм асуудаг. Тэгэл яг л найз нь юм шиг ингээл нэг дингүй ярьдаг, тайлбарладаг. Ерөөсөн тийм залхсан, залхуурсан одоо хойш тавьсан тийм зам байхгүй. Яг л тийм нээлттэй ингээд ярилцдаг, бүр дэлгэрэнгүй ярилцдаг тийм айгүй тийм мундаг сайн аавыг харуулдаг штэ. Тэгэл нэг агаарын дороонтой тааралддаг штэ. Тэр нь болохоор миний бодлоор нэг хуучин танилтайгаа таарлцсан баг. Тэгээд тэр таниллаас ингээд ажлын сураг байна уу одоо мэрэгжлийн дагуу ажилламаар байна энэ дээр ямар нэгэн тийм сураг ажиг тавиад өгөөч гэж асуусан баг. Тэгээд дараа нь тэгсэн чинь нэг тракторууд нь гэрээг нь тойроод нэг соронзоо орноос болоод гэрээг нь тойроод зогссон байдаг штэ. Энэ нэгсэндээ одоо нэг ажилд орох шинж тэмдэг дохио олцсон гэх юм уу та. Тэгээ энэнийхэн дагуу тэгээ явж байгаад эхний шалгуур дээрээ тэнцээд хоёр дахь шалгуур нь болохоор нөгөө газар дээр нь очино гэсэн үг штэ. Тэр нь болохоор яг ингээд очиод ажил дээр ингээд ярилцлага өгөөд ярилцлаганда тэнцээд тэгээ ажилдаа орсон. Тэгээ мань залуу ингээд мэрэгжлийн дагуу ингээд ажилдаа орж байгаа штэ. Тэнгүүд нь охин нь болохоор ингээд ихэндээ бол баярлж байгаа штэ ингээд. Аа маань ингээд мэрэгжлийн дагуу ажиллаа хийж ин ингээд цалин мөнгөсөн аав нь одоо надад зөндөө их тоглоом аавна гэгээл энэ гой бодож байгаа. Тэгэл аав нь ихэндээ тэгэл ажиллаа хийгээл нэг одоо бодвол одоо өглөө хүүхдүүдэд унтчих хатан ажилдаа гардаг. Тэгээ шүн хүүхдүүдэд унтцаа ингээ ажиллаадсаа ирдэг. Одоо нэг бол тийм байж магадгүй. Хоёр дахь нь болохоор одоо ажиллаа тараад гэртээ ирэнгүүтээ ажиллаа үргэлжлүүлээд хийдэг юм байдаг шүү дээ. Одоо гэртээ ингээд ажлын өрөөтэй. Нэг бол тийм баг. Тэгэл эсвэл бүр гадаадд ажилдаг байж болох юм. Эсвэл бүр манай найзын тэр хөргөн шиг ингээд би ингээ мөнгө олоод ирсэн одоо болоо гэдэг гэртээ нэг цаг зарцуулахгүй өөр хүүхдүүдтэй ч нэг цаг зарцуулахаа болцсон. Тийм болсон байж магадгүй. Гэхдээ миний бодлоор юу гэж тэхүүтэй тэгэл хоёр дахь хөлбөр буюу одоо гэртээ ингээ ажиллаа хийдэг болсон байх гэж бодож байна. Ажиллаа тарж ирэнгүүтээ. Тэгэл мэдээж хэрэг охин ингээл өмнөгшгөө бодоол ингээл ажиллаа хийж яхад нь ингээл өрөөнд нь орж ирээд ааваа ингээд надад үлгэр яриадаг. Инээ дэрэг ингээд аав нэг ажилдаа ингээд ажиллаагаас дуусгаад эртх унтахгүй бол маргааш өглөө эрт босох ёстой гэл. Тэгэл өрөөнд нь оруулаад үлгэр нь хальт мулт ярьж өгчөөл. Тэг бошуухан тэгэл өрөөнөөс нь гараа авчдаг. Тэгэл энэ маягаар ингээд давтагдаж явсаар сүлдө бүр үлгэрээч ярихаа болоод охинтойгоо юм ярихаа болоо тэгэл бусад жирийн хоол молоо идэж явахдаа хүртэл нэг толгой дотор ингээ ажиллаа бодоол яваад идэг. Нэг хүүхдний мас болохоор ээжээсээ асуу гэл. Ер нь ялт ч ингээ хөндөрсөн байх л гэж бодож байна. Тэнгүүд охин ихэндээ дуртай байж сүулдэ ингээ дургуцаад эхэлж байгаа штэ. Одоо кинон дээр бол гардыг ш нэг яг нь найруулагч болохоор жоохон киноны найруулга талаас ингээ бодолцож үзээд нэг жоохон өөрчилсөн юм бол байгаах гэж бодож байна. Учир нь энэ чинь олон төрлийн олон хүмүүс үзэж байгаа болохоор тэр бүгдд нь тааруулаад алтан дундаж болгож хийж байгаа гэх юм уу та найруулж байгаа гэх юм уу. Тэгэл нэг л мэдгээд тэгэл охин ингээл аавсаа айгүй тийм хөндөрж байгаа мэдрэмжийг айгүй их авдаг. Одоо жишээ нь аав нэгээд кинон дээр Нарны аймаг доторх ямар гариглуу илээ нэг 2 жилийн унтуулганд явдсан штэ. Тэр нь болохоор одоо охиныхын сэтгэлд нь болохоор аав нэгээд сансарлуу яваад ингээд
холцсон мэт тийм мэдрэмжийг авч байгаа гэх юм уу та. Ер нь монголчууд ярьдэн штэ охин хөхөд нүүн ихийнхэн гизэнд байхдаа л аавыгаа дуудаж идэг гэд сэтгэлээрээ дуудаж идэг гэдэг. Энэ нэгсэнд одоо эмэгтэйчүүдэд ерөнхийдөө энэ хүний амьдрал айгүй тийм хатуу байдаг. Ямар нэгэн байдлаар эр хүний нөгөө нөмөр нөөлөх тусамж их хэрэгтэй байдаг. Одоо чинь нас бие гүйцэтлээ аавын халамж хамгаалтан дотор явж идэг бол нас бие гүйцнээ дараа одоо нөхрийн халамж хамгаалтанд одоо өршөлж явдаг гэх юм одоо нэг. Тэгэл нөгөө нэг охин тэгэл өмнөшгөө тэгэл ингээл дуудаал агаад сэтгэлээрээ ерөнхийдөө дуудаад байна гэсэн үг шүү дээ. Одоо аавыгаа залхаар зовоох гээд байгаа юм биш тэгээд нөгөө гол нь сэтгэлэн цаашаа аавын сэтгэлэн цаашаа ингээ харчаад байгаа. Тэр сэтгэлийг л өөрлөгөө харуулж өөр дөр ингээд ойртуулах гэдэг. Сүүлдээ бүр хэлэх шалтгагүй болоод өрөөнд нь ороод ингээд авгаараа зогсож байгаа байхгүй. Тэгэнгүүт аав нь тэгэл ер нь нэлээд ажилдаа ингээд бухимдсан ингээд охин байн орж ирээд ингээд дуудаад тахлаар ингээд бас дээрээс нь ингээд стрессцэн байгаа. Тэгэл охин лугаа сүүл рүү ингээд уурлаж хараад ингээд алив өрөөндөө ормоор гэж ерөнхийдөө нэлээд жоохон зандарсан баг гэж бодож байна. Тэгвэл охин тэгэл сэтгэл дотор бол ингээд үйлж байгаа гаднаа зүгээр оловч тэгэл эцсийн удаа ингээд сэтгэлээрээ аав руугаа эргэж харж өрөөлөгөө ороод тэгээ өрөөнд дотор ингээд айгуу тийм ганцаардсан мэдрэмж аваад тийм хоосон мэдрэмж аваад ингээ хэвтэж байгаа байхгүй. Одоо чинь аав нь бол өөрийнхөө бүх зүйлнээс одоо супер баатрас найз майз өөр юу тийм бүх зүйл нь байсан чинь энэ бүх зүйл нь одоо байхгүй болчихлоо гэсэн үг шүү дээ. Сансарлаа яваад өгчихсөн сэтгэл нь бол тэгэл охин яг тийм ганцаардсан мэдрэмж аваад тэгэл онцсон энэ цагаас хойш ер нь аавахаар ахиж ингээл ааваа гэж гүөхө болсон баг. Ерөнхийдөө би өөрөө бие дааж явах юм байна гэдгээ нэг далд хумсраас ингээд хумсралцсан. Тэгээ кинонд гардаг шнэ 2 жилийн дараа нөө унтуулганд сэрээд ингээд охин лугаа ярьсан чи охин ингээ ярихгүй байдсан шнэ ингээ цаашаа ингээ цутаагаад энэ нэгсэнд одоо нэг гинт нөө ажил гэж явж байгаа л гинт юу л нөө охин одоо асуудал гарч одоо найз анги хөөхтөн буудалцдаг ч гэдэм үү те. Тэгэл за юу болсон яасан ийсэн гэдэг нөө өмнөгшгөө бодоол ингээл яасан ийсэн гэд тэгсэн чи охин өөртөө юм ярихгүй те ээжтэйгээ яриад идэг. Тэгснээр цаашаа юм нэг жоохон дотогшоогоо болоод байгаа. Та аавтайгаа босдоо л нэлтэй мөртлөө. Тэнгүүд наав нэгэл энэ юу болоод байна яагаад нэгэл санаа зовж ирсэн ч гэсэн гинт ажил дээр бүх асуудал болоод юу охин мантаа болоод ажил гээл ажил руугаа ингээл бүх анхаарлаа хандуулаад явцгаа. Тэгэл сансарт гарчаал тэгэл нөө хар нүглөө ойртож холддог штэ. Тэр хооронд бүр найл эдийн 21 жил өнгөрцөн байдаг штэ. Энэ нэгсэндээ одоо нэг ажил карьер гэж яваал хийсэн тэгсэн чинь нэг л мэдсэн чи одоо 50-60 хүрсэн гэх юм одоо эргээд гэр бүл рүүгээ одоо анхаарал хандуулаад эхэлсэн чинь охинтойгоо ингээд юм ярих гэдгсэн чинь ягаад ч юм тийм хөндөй одоо баяр наадмаар ингээд цуг суугаад хоол идж байгаа ч гэсэн нэг л тийм сэтгэлд хөндөй тийм эвгүй мэдрэмж төрөөд байгаа. Тэнгүүд энэ за юу болоод байна ягаад байна тэгэл бодлогочж байгаа шүү дээ одоо тий. Энийг ярихаас өмнө бас нэг юм тайлбарлах хэрэгтэй нэ гэж бодож байна. Хүний дотор бас нэг тийм гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаараа өлсдөг тийм өлсгөлэн гэж байдаг юм байна л да. Одоо чинь залуу хүмүүст болохоор ерөнхийдөө найз охин буюу хайр дурлалаараа өлснө гэж байдаг. Тэгэл ахантай ч яг нэг гайгүй байдаг. Тэг цаг хугацаа өнгөрөхөн ирээр энэ өлсгөл нь нэмэгдээд идэг. Яг тэрэн шиг одоо ингээд одоо найз охинтой болж чадахгүй яваал ах юм бол энэ өлсгөл нь нэмэгдээд идэг гэх юм уу та. Тэгээ энтэй ижлэх одоо нэг гэр бүлийн халуун дулаан уур амьсгал буюу өөр хүүхэд эхнэр хүүхдээсээ тийм өлсгөлэн бас байдаг, тийм дутагддаг. Тэнгүүд ажил гэж яваал байсан чинь өөр хүүхэд эхнэр хүүхдийн тийм өлсгөлийн дотор ингээд тийм хайр нэгсэн тийм дотор нь үүсч ирэх юм одоо өлсгөлэн гэх юм уу. Тэгээ залуу байхдаа бол энийг бол мэдэхгүй штэ. Тэгэл 40 50 хүрээд ирэнгүүт ялчгүй ингээл сэтгэл дотор нэг юм дутуу оргиол нэг л юм хоосоо оргиол яваад байдаг. Тэгэл охинтойгоо урддаг шиг ингээ уулзах гингүүд ягаад ч юм нэг л тийм цадс мэдрэмж авахгүй гэх юм одоо тийм өсөглөн хэврээ тийм хүндий хэврээ тийм өнгөрдөг. Тэгэл энэ юу болоод байна гэл эргээд амьдралаа бодож эхэлж гэнэ гэж байгаа байхгүй. Эргээд амьдралаа бодож гэнэ гэсэн үг. Эргээ амьдралаа ингээ бодно штэ. Тэгээ ингээл гэр бүлийнхэн тухай ингээл бодонгууд чинь яг ингээ хүүхдийн баг насны талаар ингээл дурсамж дүүрэн байгаад байдаг. Тэрнээс хойш нь болохоор яг л тийм цагаан хуудас шиг тийм хоосон хуудаснууд байгаад байдаг. Гэр бүлийн нэг дурсамж гэдэг юм нэг байхгүй. Тэгээ альбом үзэнгүүд чинь яг ингээд хүүхдийн төрсөн өдрөөр ингээд зураг цуг даруулсан байгаа байхгүй. Тэгсэн мөртөө тэр үе нэг сайн санахгүй. Ягаад гэвэл одоо нэг зураг даруулахдаа инээд зураг даруулчихгоодаа зураг дарсны дараа шууд уцаа аваад уцаараа яриад тэгэл цаашаа ажил бизнес гэл янз бүр юм яриад тэгэл нэг тиймэрхүү кинонд гардаг шүү дээ. Тиймэрхүү юм болсон байх юм гэдэг. Тэгэл толгой дотор ингээл ажиллаа бодоол яваад байдаг. Тэгэл гэрс төсөө өдрөнд дуусгачаал гэрс ажил руу яваад байдаг.
Тэгээ нэг гэр бүлийн турсан ч ихэд ерөнхийдөө цагаан хуцаж хоосон байгаад байдаг. Тэгсэн мөртлөө ажиллаа бодонгод хүүст ажил дээр жинхэнэ амьдрал өрнөсөн буюу одоо ингээд одоо кинонд гардаг шиг сансар огторгоо шинэ нээлт мэлт одоо утны нөх мөх тэгэл янз бүрийн юм үйл явдал болоод жинхэнэ амьдрал хутгалдсан. Компани дампуурхингууд нь баг хамт олдноор ингээл компани аварч хамгаалж үлдээл тэгэл ажил дээр их тэр сэтгэл хөдлөл бол амар их байгаад байдаг. Гэр бүл дээрх сэтгэл хөдлөл баг байхгүй. Тэгэл ерөнхийдөө ойлгож байгаа байхгүй. За ерөнхийдөө би ингээд өөр хүүхдээсээ хүндэрч юм байна. Гэр бүл рүү одоо буцаад ойртох ёстой юм байна гэл. Тэгэл эргэл амьдралаа бодож байгаа. Одоо хар нөхөн дотор орчоод нэг өөрийгөө ингээд ажилд орох гол ингээд явдсан шүү дээ. Тэгэнгүүт өөрийгөө хараад ингээд битгий яв гэл өөрийгөө ингээд хэлээд идэв шүү дээ хар нөхөн дотроос. Энэ нэгсэндээ одоо нэг эргээд амьдралаа бодоод нэг цохиод тавмаар үе байдаг гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг ингээд өөрийнхөө ингээд анх би тэр яах гэж тэр ажилд орвоо тэр цагийн ажилч ятгаа ингээ хийгээ явж исэн бол би ингэж гэр бүлээсээ хүндэрэхгүй байхгүй юу гэж бодож байгаа байхгүй. Тэгэл яг хөө тэгэл мөнгө бол тэгэл олдсон шүү дээ. Тэгэл цагийн ажил хийгээл гэр бүлээ тэжээл нэг баяа амьдрахгүй ч гэсэн нэг хоос онохгүй бас нэг хамгийн чухал нь ажил карьер биш гэр бүл юм байна л гэдэг ойлгож байгаа тэр сэтгэл зүгээр л ингээд харуулж байна гэсэн. Тэгэл охинтойгоо нэг тийм тохиог өгөөд идэв шүү дээ. Ингээл морцын код мод гэл код тохио өгдөг. Энэ болохоор 70 дутга талаас болохоор охин минь ээ одоо чиний мэддэг тэр аавч нь эргээд ирлээ одоо нөө анх чамтай ярьдаг байсан жоохон ярьдаг байсан тэр дотн супермен шиг аав нь найз шиг аав нь гэдээ эргээд ирсэн шүү гэдэг тийм тохиог өгж байгаа буюу одоо байн охин лугаар уцаар ярьдаг болсон байн ингээл гэрт нь очдог. Тэгэл баяр наадам гэхлээр ер нь л ингээ байн ярихад хүртэл цаанаал нэг хүндээ байгаа ш нэг ярих юм олдохгүй тэгэл нэг л хүндээ байгаа мөртлөө аав нэгээд хар үлсэн цовж байгаа мөртлөө л ингээл гүрийгээл ингээл охинтойгоо юм яриад гээл буцаад нээлттэй байх гал ингээл одоо нэг зөө орох зайгүй найз гэдгэж яадаг штэ. Яг тэрний эсрэг бүр хоорондоо 1 метр орчмын зайтай ингээл хөндөй болсон байгаа. Эндийгээ буцаад нэг зөө орох зайгүй юм шиг болтлоо ингээл ойртуулах гэж хичээж байгаа гэх юм одоо. Тэгээ энэ дээр бас нэг юм тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна. Одоо нэг Монголд бас нэг тийм юм байдаг шүү дээ. Одоо нэг хүүхдээ баг багт ингээд нэг айлд өршлүүлсэн. Тэгэл хүүхдээ санснаас болоод бас нэг өөр хүүхдийг ингээд өршлээд авцсан. Тэгэл тэр хүүхдээ яг өөрхөн төрсөн хүүхдээ юм шиг ингээд өсгсөн тийм нэг эцэг эхчүүд байдаг шүү дээ. Тэгээ хизээ хойно одоо хүүхд нь одоо 25 хүрээл гэр бүлтэй болсон үед нь төрсөн хүүхдээ олоо тэгээд эргээд цугтаа амьдрсан чинь нэг эхэндээ болохгүй байгаа шүү дээ. Үйлж майлтал ингээд ажиргалтай болол. Тэгэл цугтаа амьдраад гэсэн чинь ягаад ч юм тэгэл тааш тохирохгүй хамаагүй загнахлаараа нөгөө хүүхд нь гомдох гэдэг. Хүүхд нь ингээд аав ээжтэй ингээд тонирх гэхлээр нэг эвгүй сэтгэл төрүүлж гээл нэг зүүр хилий гэсэн юм хэлчихлээрээ сэтгэлд нь сэвс болгочих гал юм хоёр тал хоёулаа нэг л тийм болгоомжтой баягаар нэг л тийм цаанал нэг тийм хүндий байгаад байна гэсэн үг шүү дээ. Нөө тэгсэн чинь өргөж авсан хүүхдтэйгээ болохоор бүр яг тэр үе зайгүй гэдэг шиг уурлах үедээ уурлаад төрсөн хүүхдчгээ өсгсөн болохоор хүүхд нь орж ирэл ажилласаа ядарч орж ирэл хэвтээд өгөнгөт нь хөө чи босооч ингээ ажил хий аяг таагүй гугаа муугаа гингөт нь яа та ямар ядаргаатай ингээл босоод аяг таагуугаад тэр төрсөн хүүхдээ тэгээ хэлэх юм л төрсөн хүүхд нь гомчих гээд байдаг. Өргөж авсан хүүхд нь болохоор яг төрсөн хүүхдчгээ болгоцсон болохоор ямар ч тийм гомдох юм байхгүй зүгээр л нэг тэр үедээ л нэг маргалдуул тэр үедээ л маргалдаад өнгөрдөг дараа нь юм байхгүй тэгэл нэг тийм дотн мэдрэмж байгаад байдаг. Тэгэнгүүт энийг яаж үүсгэх вэ гэхэлэр одоо төрсөн хүүхдээ одоо цугтаа одоо нэг хөдөө гадаа ингээд цуг амьдрал 5-6 жилийн турш ч гэдэг юм хэдэн жилийн турш ингээд бүр маргалдаж муудалцаад салж нийлсэн ч гэсэн тэгэл цугтаа байгаад байх юм бол тэгэл нэг л мэдгээд ингээд үе зайгүй гэдэг шиг л одоо биендээ уурлаж тонсон ч гэсэн тэгэл нэг дараантайгаа мартчихдаг тэгээ юм тийм байхгүй яг тийм болчдөг. Энэ дэр бол хүүхэд бол айгүй их чухал. Тэр төрсөн хүүхэд нь одоо өөрийн гэсэн хүүхэдтэй бол тэр хүүхэд бол айгүй тийм хөөргөн ингээд цагаахан болохоор ингээд айгүй их амархан дотносдог. Тэгэл хүүхдийн төлөө ингээл маргалд нь муудалцсан чиний миний хүүхэд болоод тэгэл хүүхэд яалчгүй гэр бүлийг инээ төөрөөр бэлхуулдаг. Тэгэл эмээ өвгөн тэгэл ач хүүхдээ ингээл хараал баясаал эцэг эхийн ч гэсэн баясаал. Тэгэл энэ хүн маягаар тэгэл буцаад ерөнхийдөө харьцангуй богино хугацаанд дотносон. Гэхдээ нэг чухал зүйл нь бол байнга цуг байх хэрэгтэй юм одоо нэг гэр бүл нэг гэрт цуг амьдрах хэрэгтэй. Тэгжээж ийм үе зайгүй болно. Яг анханасаа цуг өсгсөн юм шиг. Охинтойгоо одоо тийм л болох гэж хичээж идэх юм уу та. Тэгэл ямарсан тэгэл аав нь одоо нэг өвөө болцсон байгаа шүү дээ. Одоо нэг охиндоо гаргаж чадаагүй тэр цаг хугацаагаа ач нартай гаргана гэх юм одоо кинонд дэр гардаг шүү дээ. Одоо нэг баахан үр хүүхдтэй болцсон. Тэгээд ач зээ нартай болцсон. Тэд нар ингээл тойрол ингээл ирж идэг. Энэ нэгсэндээ одоо ингээл
хичээлээс нь очиж авдаг, байн ингээ гэртээ авчираад ингээд эрхлүүлдэг. Тэгэл зарим маримыг авч өгдөг. Тэгээ нэг л мэдсэн чинь хүүхдүүд болохоор эхэндээ бол өө имэдэ нэг дургу үгүй гээл тэгдэгсэн бол явандаа нэг мэдсэн чинь өө имэ дээр очие гэдэг болцсон. Тэгэл хүүхэд нэг ийм цагаахан байхгүй. Тэгэл киноны төгсгөл дээр бас нэг найруулагчийн өөрийнх нь нэмж гаргасан нэг санаа юм шиг байгаа. Ерөнхийдөө нэг хүмүүс нэг ганц бие болчихдээ шүү дээ. Одоо нэг хинэрэн ч юм уу нөхөр нь төрүүлээд нас орчдөг. Эсвэл амьдралын шаардлагаар хоорондоо салтсан ч гэдэг юм уу те. Тэнгүүт нь одоо нэг өөр хүүхдүүд нь ерөнхийдөө ингээд эцэг ихээгээ өөр хүнтэй суух гэлтэр ингээд нэг дургуцдээ штэ. Энийний оронд эсэргээрээ та одоо ингээд өөр хүн хань ижил олоо одоо өөртөө тохирсон дэ хань ижил олоод ингээд өргөжлүүлээд үлцэн амьдралаа ингээд хань ижилтэйгээ өнгөрөө гэдэг ганцаараа байгаад хэрэггүй гэдгийг илэрхийлж байгаа юм одоо. Хэдий гэр бүл одоо өөр хүүхэд нь байгаа, ажил карьер байгаа гэсэн ч гэсэн хань ижлийн тийм дутагдал гэж юм бас байгаа штэ. Тэгэх юм бол энэ нийлэхлээр одоо нэгсэнтэй бүрэн бүтэн болно гэсэн үг штэ. За ерөнхийдөө миний ойлгосноор бол энэ киноны далд татах ийм л байд гэж бодож байна.